Сургалтын нээлт 11-р сарын 4-ний өдөр болж аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга ганцоо жүг хэлж оролцогчдод амжилт хүслээ. Сургалтад 57 номын санч оролцсон бөгөөд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа номын санчдыг хамрууллаа. Энэ удаагийн үйл ажиллагааны оролцогчдыг зөвхөн мэдээлэлээр хангаа зогсохгүй, тэдний ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлах, солилцуулах зорилгоор номын сангийн өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагын талаарх илтгэлийн уралдааныг зохион байгуулна. Сургалт уралдааны зорилго нь номын санчдын ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн үйлчилгээний чанарыг сайжруулах, номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байна. Энэхүү сургалт уралдаанд аймгийн болон сумдын номын санчид соёлын ажилтнууд идэвхтэй оролцож туршлах, солилцож байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. За тэгэхээр номын сангийн үйлчлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь гэдэг одоо юм сэдвтэй сургалтыг бүтэн нэг өдрийн хугацаанд бол өгнө. За тэгээд дараагийн өдөр нь бол одоо ажил мэргэжлийн уралдаан гэсэн ийм зүйл бол явагдана. За 3 дахь өдөр бол яг номын санч нарт зориулсан одоо ийм мэргэжлийн зөвлөгөө, арга зүйг өгөх ийм ажил бол хийгдэнэ. Тэгэхээр өнөөдөр энэ улс орны төдийгүй одоо дэлхийд дахинд энэ номын сангуудын үүрэг оролцоо, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал маш урьдчилан тавигдж байна. Тэгэхээр цахим технологи өссөн, цахим мэдээлэл ихсэн энэ үед одоо хүмүүс яагаад номын санд очих ёстой юм бэ? Энэ номын сангийн хүртээмжийг яаж одоо бидэд нэмэгдүүлэх юм бэ? Ямар үйлчлэгээ үзүүлэх юм бэ гэдэг энэ зүйлийн тухай бас яригдана. Тэгэхээр одоо Z үеийнхэн гэдэг ийм үеийнхний тухай одоо ярьдаг боллоо. Тэгэхээр энэ үеийнхэн бол өмнөх үеүүдээсээ илүүтэйгээр одоо олон улсад номын сан дээрх очиж байна гинэ. Тэгээд манай Монголын одоо энэ Z үеийнхэн маань яг номын сан дээр хэр очиж байна вэ? Тэгээд энийг одоо бидэд бас сонирхон судлах ийм зайлшгүй шаардлагатай болж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг хэсэг бол хүүхдүүд одоо нийт уншигч иргэд бол номын санд очих нь бол харьцангуй багаслаа гэдэг зүйлийг ярьдаг байсан бол өнөөдөр бас ер нь бол тийм эерэг хандлагууд нэлээд ажиглагдаж байна. Тэгэхээр энэ бол одоо номын сангууд маань үйлчлэгнийхээ төрөл, хэлбэр зохион байгуулж байгаа ажлуудаа одоо нэмэгдүүлж эхэлсний одоо ийм үр дүн гэж бас харж байгаа. Тэгэхээр энийг одоо бид хүн яаж цаашаа бүр илүү ихээр одоо нэмэгдүүлэх юм бэ гэдэг энэ зүйлийн тухай бол энэ сургалтын хүрээнд бол ярих юм аа. Номын санчид маань маш олон асуудлыг бол ярьдаг. Одоо бидний энэ ажил хүндрэлтэй байна гэдэг. Тэгэхээр энэ дээр бол бүх шийдэл нь өөрөө байна. Шийдэл нь бол байд юм байна. Тэгэхээр энэ өөрөө яг юун дээр байгаад байна. Манайхан бол өөрөөсөө нөө хууль эрх зүйн чиглэлээр маш сайн мэрэгших ёстой байна. Одоо жишээлх юм бол Монголын яг номын сангийн салбарт гэхэд одоо 2015-аас 25 оны хооронд батлагтаад гарцсан байгаа мөрдөгдөж байгаа 80 орчим мэрэгч зүйн баримт байна. Энэ дээр бол одоо манай номын санчдын хилээд байгаа бэрхшээл, хүндрэл бүх зүйлийг шийдсэн байна. Тэгэхээр энийг өнөөдөр цөмөрөө уншиж судлах хэрэгтэй, түүнийг хэрэгжүүлэх ёстой. Мөн дээрээс нь одоо тухайн аймаг орон нутаг гэдэг ч юм уу энэ байгаа дээр удирдлагын түвшиндээ бол юмнуудаа маш сайн гаргаж одоо мөрдүүлэх, мэдүүлэх ийм л шаардлагатай байна. Түүнээс бусдаар бол одоо яг үндэ бол тийм хүндрэл бэрхшээл гэдэг юм. Одоо миний хувьд бол алгал багш байна. За Увс аймгийн 19 сумын соёлын төвийн номын санчид 19 сумын сургуулийн номын санчдыг хамруулсан номын санчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт арга хэмжээ энэ өдрүүдэд явагдаж байна. Ерөнхийдөө 2.5 өдөр, 3 өдөр бол зохион байгуулагдана. За сургалтаар бол нэгдүгээрт бол мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх, за шинэ үйлчлэгийг хэрхэн яаж хамтдаа нэвтрүүлэх вэ гэдгийг бас тодорхой олгож хэрэгжүүлэх. За мөн албаа агчдаас одоо мэдлэг ур чадварыг тодорхойлж, ур чадварын уралдаан бол зохион байгуулах. За ерөнхийдөө өнөөдөр ганц зэрэг би яг ямар төвшөнд байна? Маргааш юундаар анхаарах вэ гэдгийг юм тодорхойлох зорилготой. За дараа нь бол итгэлийн уралдаан зохион байгуулж байгаа. За эрдэм шинжилгээ судалгааны ажлыг зохион байгуулж бас шинэ үйлчлэгийг нэвтрүүлэхэд бас энэ чиглэлээ бас барьж байна. Өнөө цагт номын сан зөвхөн уншилгаар хязгаарлагдах бус мэдээлэл боловсрал соёлын цогц төв болон хөгжиж байгаа. Тиймээс номын сангийн ажилтнуудын мэдлэг ур чадвар харилцааны соёлд тавих шаардлага улам нэмэгдэж байгаа юм. Номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх залуу уншигчдыг татах нь нэг тулгамдсан асуудал гэдгийг оролцогчдын зүгээс онцолж хамтын ажиллагааг бэхжүүлэх номын сангуудын уялдаа холбоог сайжруулах талаар санал дэвшүүллээ. Мөн цаашдаа уншигчдын ур чадварыг дээшлүүлэх, уншигчдыг татах ажил арга хэмжээний төлөвлөгөөний талаар тодрууллаа. Увс аймгийн номын сангийн хамт олон маань бас нэлээд хэд хэдэн арга хэмжээг бас эрчимтэйгээр авч зохион байгуулж байна.
Юуны юм бол номын сангийн орчин нөхцөл бол стандартын шаардлага хангуулах асуудал бол хамгийн чухал байна. Ном унших гэхээсээ илүү эхлээд хүн одоо энэ орчинд ирээд таата номоо уншаад явдаг, таата найз нөхдөөрөө таата байдаг, бие дааж хичээлээ хийдэг тийм орчин болох асуудал бол биднэрээ нин тэргүүний асуудал бол байна. За дараагийн асуудал бол мэдээж хүний нөөцөө бэлдэх. Шинэ одоо 21-р зуунд номын санд үйлчлэх ёстой хүн маань одоо ямар байх ёстой тийм ээ? Ямар үйлчлэгийг нэвтрүүлэх ёстой гэдэг асуудал бол байна. За дараагийн асуудал мэдээж одоо уншигчдынхаа хүрээг нэмэгдүүлэх, үйлчлэгээний чанараа ахиулах ийм асуудал бол чухал байгаа. Энэ хүрээнд бол бид нэр бас өнгөрсөн 9-р сард бол одоо номын баярын арга хэмжээг бол сургуулиудад ерөнхийдөө одоо өсвөр насны хүүхдүүд рүү чиглэж бол зохион байгууллаа. За мөн 10 сард бол одоо соёлын бүтээл сарын хүрээнд бол одоо бид нэр бас нийт бол 57 арга хэмжээг бол зохион байгуулсан байна. За одоо энэ 11-р сард бид нэр бас одоо зай вандид намхай жамц бэмбэрийн чин одоо алдар суут одоо хүмүүсийг бас сурталчлах, таниулах, энэ хүмүүсээр дамжуулж одоо ном унших, одоо шинэ арга технологиг одоо нэвтрүүлэх ийм зорилгыг агуулад бас ажиллаж байна. Ер нь бол олон улсад бол муу номын сан бол одоо сан хөмөргөө бол нэмэгдүүл гэдэг байд юм байна. Нэмэгдүүлэх. За сайн номын сан бол үйлчлэгээнд анхаарах ёстой. Сайн номын сан бол үйлчлэгээнд анхаарах ёстой. За агуу номын сан бол одоо нийгмийн бүтээл. Тэгэхээр одоо энэ бид нар бол одоо үнэхээр номын сангаа бол сайжруулж нийгмийн бүтээх энэ аянд бол одоо нийт олноороо ард олноороо одоо энэ зорих ийм шаардлага байна. За үүний хүрээнд бид нэр бас нэг уншдаг увс аймаг гэдэг ийм арга хэмжээг бас эхлүүлж байгаа. За уншдаг увс аймаг арга хэмжээг бол одоо номын санчтай танилцуулаад албан ёсоор одоо сургууль сумдад ингээд хэрэгжүүлээд ингээд явнаа. Түүнчлэн залуу уншигчдыг номын ертөнцид татах захин үйлчилгээ мэдээллийн технологиг ашиглаж шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх талаар туршлага солилцож байна. Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн номын санчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, иргэдийн унших соёлыг төлөвшүүлэхэд чухал түлхэц өгч байгаа юм. Номын сангийн салбарын хөгжлөө нь зөвхөн дэд бүтэц хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд хүний нөөцийн чадвар, үйлчилгээний чанараар хэмжигддэг гэдгийг оролцогчид онцлон тэмдэглэлээ.